тийм цаг агаарда байд юм уу? Тэр нүүдэлчин соёлтой байд юм их. Бяттай. Болгочих, хийчих, тий. Тэгээд бусдад өөрийгөө их зориулдаг. Үнэхээр зориулдаг. Тий. Тэг яг бусдад зориулаад ирэхлээр одоо манай соёл бол өгшүүлдэг шүү дээ. Бусдын төлөө л амьдар гэдэг тий. Нэг талаараа мөн боловч нөгөө тэнцвэрээ алдаад өгөөд бүх ачааг нуруундаа өрчглээрээ эмхтэй хүн дотроо туйлдчихдаг. Туйлдангуудаа би ингээд өгөөд хахад надад ерөөсөө юу ч ирэхгүй байна. Тэ баг асууж чадахгүй уурлал, нэхэл, гомдоол янз болол тий. Тэгэхээр тэнцвэрээ алдтлаа, ачаа өөрөөд хүмүүсийн ордуур хийгээд хэтэрхий их хариуцлагатай байгаад байд юм уу гэж бас хардаг монгол эмэгтэйчүүдийг. Одоо би бол заримдаа тэнцвэрээ алдаад өгдөг байхгүй. Тэгээ тэрний шинж тэмдэг нь амьдралд яаж ялэрдэг вэ гэхээр би өгөөд байх тусам нэхэн шаарддаг тийм зам дадлууд илрээд ирдэг байхгүй. Хэсэгнүүд би дотроо ингээд зогсолт хийгээд за бизнес дээр ингэж хүмүүс нэхэн шаардж байна. Бүр гэр бүл дээр хүртэл хүүхдүүдээр хүртэл илэрнэ. Тэгсэн чинь би тийм нэг хамаг юм зориулаад өгцөн байгаа. Тэгэхээр тэр нөгөө нэг миний дотоод ертөнцийн тусгал уу би өөрөө ингээ хоосон байгаад тэрний тусгал нь хүмүүсийн харилцаагаар гарч ирээд тэгээ саяхан би чи ингээд зогсолт хийгээд тэ хитрхи хөгцсөн байж та нөгөө зам дадлаа татсан биш тэ гингүүтэй одоо би чи ингээл байшингаа тойроо залбираад бөө юм болно тэ бэлсгэл хийгээд залбираад бичээл янз ингээл өөртөө барал галзуу хүн шиг ингээ тэ тэгэл янз бүрийн шийдлэр тэнцвэрээ олох юмдаг олоод ингээ шийдэж байгаа. Тэгээд би тэнцвэрээ олчихгүй сонирхолтой. Тэр нэхэн шаарддаг янз зам байхгүй болчихно. Нөхөр өмх ингээд тийм янз сайхан зөөлөн мөөлөн ингээд хараа тэрхүү мөвхүүг ороод ирдэг ч юм уу тий. Үнэхээр сонирхолтой.